Бүрийн эцэст Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас оны онцлог албан байгууллагыг сонгон шалгаруулдаг лээ. Энэ жилийн онцлог албан байгууллагаар шалгарсан нийт байгууллагуудаа баяр хүргэе. Master Properties компани маань барилгын салбарын онцлог байгууллагаар шалгарсан байна. Ингээд энэ талаар хийсэн сурвалжлагыг хүргэе. Мастер зөвлөгөө нэвтрүүлэг маань за бизнес эрхлэгчдийн цэнгүүн дээрээс хөрвүүлж байна. Тэгэхээр юуны өмнө танд шагнал авсандаа баяр хүргэе. Баярлалаа. Тэгэхээр манай нэвтрүүлэг маань Master Properties компанитай хамтран ажиллаад бас багахан хугацааг өнгөрөөлөө. Тийм ээ. Та бас энэхүү шагналыг авлаа. Юуны өмнө үзэгчтэйгээ сэтгэлдээ хуваалцсан. За баярлалаа. Тэгээд худалдаа аж үйлдвэрийн танхимаас үйл хөдлөх хөрөнгийн салбарын оны ийм сайхан шагнал болгосонд шинээр ийм шагнал бий болгож байгаад их баяртай байна. Тэгээд энэ шагналын анхныхын манай компани авсандаа бид нар их баяртай байна. Тэгээд энэ бол манай компани хамт олонны 2011 онд бол хийж бүтээсэн нэр их ажлын одоо үр дүнд болгож байгаа шагнал гэж үзэж байна. Тэгэхээр хамгийн гол хүчин зүйл бол мэдээж тийм ээ одоо эцсийн үр дүн үүсгэх гэдэг шүү дээ тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ үр дүнд чухамхуу хамгийн гол хүчин зүйл нөлөөлөх хүчин зүйл нь юу байсан юм бэ? Ер нь бол аливаа ажлыг бол хүмүүс хийдэг. Тэгээд өнөөдрийн байдлаар манай компани нийт үйл хөдлөх хөрөнгийн зах зээлээр ажиллаж байгаа одоо ажлын хүчний 3/1 нь манай компанид ажиллаж байгаа. Зөвхөн тоон утгаараач биш мөн чанараараа ажилчдын маань сэтгэл зүрх, ажилдаа хандж байгаа хандлага, мөн боловсрал одоо мэдлэг тэр юм бүхэн нь манайх бол үнэхээр шилдэг хүний нөөцийг бол салбартаа бүрдүүлж чадсан гэж бол бид нэг баяртай байдаг. Түүнээс гадна бид нар олон улсын менежментийг компанийнхаа үйл ажиллагаа нэвтрүүлж байгаа. Тэгээд энэ бүхний л үр дүн гэж бодож байна да. За маш их баярлалаа. Тэгэхээр мастер зөвлөгөө нэвтрүүлгийг үзэж суугаа нийт үзэгчдтэй шинэ жилийн Master Properties компани ерөнхий захирлын үднээс шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлнэ. За манай компани боловсрол сууг телевизтэй хамтран энэ нэвтрүүлгийг одоо зохион байгуулад нийлэх хэсэг хугацаа өнгөрлөө. Тэгээд бидний нэвтрүүлгийг үзчихсэн бүгд нийт үзэгчид та бүхэндээ шинэ оны одоо баярын мэндийг компанийнхаа нийт хамт олонны нэрийн өмнөөс хүргье. Сайхан баярлалаа. За баярлалаа. Эрхэм үзэгчтэй нэвтрүүлэг маань үргэлжилж байна.